Сайн байцгаана уу та бүхэн. Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд Philosophy podcast-ийн 35 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаараар Psychology Publishing-аас эрхлэн гаргасан Австрийн гаралтай сэтгэл засалч Виктор Франклийн Хүмүүний утга учирын эрэлт хэмээн монгол хэлнээ буулгасан энэхүү гайхалтай бүтээлийн талаар бүгдээрээ ярилцах болно. За энэ номын хавцас бол бүгдээрээ хараадаа бол ийм байгаа. За ингээд энэ номын хавцсан дээр байгаа энэ цэнхэр шувуу хориглагын үргэс торны дээр сууж байгаа зургийг та бүхэн харж болж байна. За ингээд энэ гайхалтай номуудыг монгол хэлнээ өөрийнхөө одоо хүч хөдөлмөрөөр эрхлэн гаргаж байгаа энэ паблишингуудад бид бүхэн талархснаас илэрхийлсэн зөв бахаа гэж бодож байна. Тэгээд энэ номыг та худалдаж авах гэсэн юм бол Philosophy-гийн мэн вебсайтаар болон Багшийн дэдийн UBS центрийн 11 давхарт 1910 тоотод байрших Philosophy номын дэлгүүрээс худалдаж авах боломжтой гэж дуулахад таатай байна. За ингээд энэ номыг эхлэхээс өмнө яг нэг асуултыг би та өөрөөсөө асуугаад үзээсэй гэж бодож байна. Юу юм бэ гэхээр таны амьдралын утга учир яг жинхнээсээ юу вэ? За та яг энэ одоо өдөр тутмын амьдралдаа тулгарч байгаа асуудал бэрхшээлүүдийг яг юуны төлөө туулдаг вэ? Яагаад өөрт чинь тохиолдож байгаа асуудлуудыг нэг мэдгэд та давж гарсан тэр хүч чадал хаанаас гардаг вэ гэх мэт асуултын хариултыг бодож илүү нухацтайгаар эргэцүүлэхэд чинь энэ удаагийн дугаар тусалж чадна гэж итгэж байна. Тэгээд маш товчоор өгүүлэх юм бол бид бүхэн мэдэн дэлхийн 2 дугаар дайнд ямар их хэмжээний яргалал тэр тусмаа одоо энэ польшид 20 гаруй одоо юм бөөнөр хорих лагер байрлаад тэгээд энэ хорих лагерууд дээр тэр олон хүмүүсийг нийтээр нь ингээд шатааж хийн суухад шатааж алж энэ бүх процессыг өөрийнхөө мах цус өдөр тутмынхаа амьдралын нэг хэсэг болгож даван туулж гарсан энэ сэтгэл засалч бол энэ Виктор Франкл гэдэг хүн байна. Тэгэхээр бид бүхэн хин нэгний төсөөлөл ч юм уу эсвэл хин нэгний одоо зүгээр өөрөө бодож олсон зүйл биш, яг амьдралынхаа одоо алхан тутам бүрээр нэгэн цаг үедх тэр арьс махаараа мэдэрсэн тэр туршлагаас үүдсэн санааг бүгдээрээ одоо сонсож авах гэж байгаа. Ингийн нэг хоригдол гэдэг байгаа шүү дээ. Одоо сонсож авах гэж байгаад талархалтай байна гэж. Тэгээд би өнөөдөр ягаад ч юм яг энэ өөрийнхөө сорочгийг анзаарсан чинь нөгөө Аушвицийн ч юм уу хорих лагерын яг нөгөө босоо судалтай стрипэд гэж хэлдэг те босоо судалтай цамцтай их адилхан санагдах нь албаар би яг тэр мэдрэмжийг нь жоохон мэдрэх болов гэдэг үднэс зүгээр албаар өмссөн байгаа. Давид хоёр нэг юм улаан гэрэл албаар тавьсан байгаа те. За номынхоо тухай товч өгүүлэхэд 1946 онд болохоор анхны энэ хэвлэл манд гарсан байгаа. 45 онд бидний мэдхээр дэлхийн 2 дугаар дайнд дууссан шүү дээ. Тэгээд өнөөдрийг хүртэл олон сая хувь яг энэ ном маань борлогдсон. Тэгээд анх энэ номыг Виктор Франкл гаргахдаа 119-104 буюу өөрийнхөө хоригдлын дугаараар бичсэн гэж гаргах гэж байснаа яг хүмүүст хүрэхгүй болов гэж бодоод Виктор Франкл гэдэг нэрээ ашиглаад явсан юм байгаа даа. Тэгээд би өмнө нь яг энэ номыг гаргасан дараа пэйж дээр нөгөө ишлүүдийг оруулах зорилгоор нэг удаа уншиж ирсэн. Тэр бол баг 2 жилийн өмнө ч юм уу байсан баг. Тэгээд яг өнөөдрийн одоо над тулгарч байгаа асуудлууд ч юм уу өдөр тутмын амьдралтайгаа уяад дахиад нэг уншаад үзэхэд бол шал өөрөөр надад бууж төсөөлөгдсөн юм байгаа. За ингээд Мишелд уншихад яг ямар санагдсан бэ? Би бол сая бас яг подкастын зорилгоор анх удаа уншсан. Нэлээд удаан харж явсан, жоохон зүрхшээгээд исэн гэх юм уу? Яг энэ төрлийн сэдв бол маш ийм бас их хүнд байдаг л та. Тэгээ нэлээд зүрхшээж байгаа л за одоо подкаст хийх сэдв угаасаа ном маань сонгогдсон болохоор нэг одоо ингээл зоригтойгоор уншихгүй болохгүй байна гэл уншсан. Сэтгэл бол их гүнзгий байна. Гүнзгий сэтгэл төрүүлсэн. Хит удаа нулимс туслуулсан. Тэгээд бас хүн болгон энэ номыг унших ёстой ном гэж би бол бодсон. Тэгээд болвол жилдээ нэг удаа ч юм уу баг уншчихжээ бол жил болгон өөр талыг нь ажиглаж өөртөө бас сануулга болгож явах ёстой ном юм байна гэж би бол хүлээж авсан. Тэгээ яг энэ Man's Search for Meaning гэд англи нэр нь буюу Хүмүүний утга учирын эрэлт гэдэг энэ нэр бол сүүлд өгсөн нэр юм билээ шүү дээ. Өмнө нь бол хорих лагераас чөлөөлөгдсөн хоригдол өөр нэртэй байсан юм билээ. Тэгээд их л одоо нулимс жоохон цэнлэгнэ гэд байна. Яг цаашаа ингээд нөгөө кейс болгон дээр аваад үзэхэд арай гайгүй урсаад явчих واخ гэж бодож байна. Энэ дотроос
яг саяны дүлгөөний асуудаг утга учир чинь юу вэ гэдэг асуулт бол бас яг л бодмоор санагдсан. Яг гүн гүнзгийдээ яг чиний утга учир юу юм бэ? Яах гэж амьдарч байгаа юм бэ? Юуны төлөө амьдарч байгаа юм бэ? Яагаад энд байгаа юм бэ гэдэг асуултанд хүн яг шууд хариулж чаддаг уу? Яг одооний нөхцөлд те шууд ингээд хүн гинт ингээд асуухад миний утга учир юм би ийм юм төлөө амьдарч байгаа гэд өөртөө итгэлтэй 100% бардам байж чадах уу гэж өөрөөсөө өглөө болгон ч юм асууж авах хэрэгтэй. Ийм асуултыг ер нь хамгийн энгийнээр те хамгийн гол асуулт бол энэ санагдчихилээ. Тэгээ яг ер нь амьдралаа бас энэ дээр дурддаж байгаачлан өнгөрсөн амьдралаа бодох ч юм те өнгөрсөн болон одоогоо бодно. Тэр цаашлаад хамгийн гол зүйл нь ирээдүгэ бодох байгаа даа шүү дээ. Энэ номд маш их хөндөгдөж байгаа тэр сэдв ирээдүй. Тэгээ ирээдүйдээ юуны төлөө амьдарч байгаа юм бэ гэдэг асуулт бол надад зүрх рүү орсон гэж хэлэхэд болно. Тийм байна. Тэгэд энээс шууд үргэлжлүүлээд ярих юм бол яг танаас магадгүй утга учир чинь юу вэ ч юм уу та юуны төлөө амьдарч байгаа гэж асуувал та заавал одоо яг надад хариулах ч юм уу өөр хин нэгэнд хариулах албагүй. Та магадгүй яг өөр дотроо хариулж болно. Энэ нэг ямар та бусдын өмнө те хариулах ёстой тийм үүрэг ч юм уу эсвэл тийм албатай зүйл биш. Гэхдээ энэ асуултыг та дотроо өөрөө байнга бодоод бясалгаад өөртөө ямар нэг юм хариулттай байх нь хамгийн гол асуудал байгаад байна. Тэгээд энэ дээр би нэг юм яг өөрийнхөө хувийн туршлагаас гэх юм уу бас бодонгууд яг ингээд би тухайн одоо утга учир гэж бодож байгаа зүйлийг яг би тэгж зур бодоод байна уу? Итгээд байна уу? Эсвэл бүр үнэмшээд байна уу? Эсвэл жигнээс утга учир гэж өөрийнхөө яг ингээд болгож байна уу гэдэг асуулт байгаа. Ер нь нэг өнгийн хэлбэртэй юу гэдэг хүнд би чамд хайртай гэдээ хэлэх нэг өөр те. Эсвэл хоёрт нь хайртай гэдгээ илэрхийлэх нэг өөр. Одоо үйл дээр харуулах нэг өөр. Эсвэл зүгээр мэдрэгдэх нэг өөр ч юм уу байдагтай адилхан. Яг энэ утга учир гэдэг зүйл өөрөө та хин нэгэнд шалгалтанд хариулах ёстой хариулт гэхээс илүүтэй таны амьдралын өөрийн чинь ингээд нэг хэсэг гэдгийг ойлгож явах нь зүгээр санагдсан. За ингээд ном маань ерөөхдөө хоёр том бүлэгтэй. Нэгдүгээр хэсэгт бол яг сэтгэл зүйч Виктор Франкл маань өөрийнхөө яг хорих лагерт туулсан өдрүүдийг дурсан, сансан, дуртатгал байдлаар бичсэн. Хоёрдугаар хэсэгт яг Франклийн өөрийнх нь одоо гаргаж ирсэн логотерапи буюу одоо сэтгэл заслын өөр нэг арга хэлбэр энэ тухайга товч тайлбарлаж, задлж өгүүлсэн юм байна. Тэгэхээр хоёр бүлэгтэй гэж ойлгож байна. Тэгэхээр эхний ээлжинд хэдүүлээ номын 1-р хэсэг буюу хорих лагерт өнгөрүүлсэн дурсамжийг эхлэе гэж бодож байна. За хорих лагертыг ирэхээс өмнө Франклийн амьдрал ямар байсан бэ тулаар товчгоо нэг өгүүлжээ. Франкл ер нь ингээд 4 настайгаас өөрийгөө эмч болно гэж боддог тийм хөлт байсан байна. Тэгээ ингэж явж байгаад 10 одоо өсвөр наснаасаа философи, сэтгэл судлалыг гүнзгий сонирхон судалж эхлээд за тэр итгэл 16 таада ийм бичсэн нийтлэл нь Фройдд хүрээд тэгээ 20 настайдаа Фройдтай уулзч одоо зөвлөгөө авч өдөр жишээгээ болгож авсан байна. Ингээ Фройдтай уулзснаас хойш Франкл маань ийм сэтгэл засалч болох, сэтгэл зүйч болох, эмч болох гэдэг тийм зорилго гүн тавиад ингээд цаашдаа өөрийнхөө сургууль эрдмийн зам мөрийг хөөсөөр хагаад 25 таада докторийн зэрэг хамгаалчихсан. Тэгэхээр энэ ном дээр ч зарим хүмүүсийн нэг сэтгэлүүд дээр нь дурдж байгаагаар Франкл бол ер нь ингээд төрөлхийн ер нь бол ухаантай ийм the wisdom гэж ярьдаг те мэрэгэн ухаантай ер нь бол юм толгой сэрэг хүүхэд байсан байгаа юм те. За ингэж явсаар хагаад яг Австрийн Венд яг ийм сэтгэл заслын эмнэлэгт эмчээр ажиллаж эхэлсэн байна. За ингээд тасгийнхаа ахлагч болоод ингээд явж идэл гівгэнд дэлхийн 2 дугаар дайн одоо фашизм, нацист үзэл дэлхийд даяар тархаад тэгээ энэс болоод одоо нэр төртэй хүмүүс аль болох одоо нэг еврейчүүд тэр дундаа дөрвж эхэлсэн байгаа тийм. Еврейчүүдийг ер нь л бүх газар гадуурхаж эхэлсэн шүү дээ. Оруулахгүй гэдэг ч юм уу тийм. Еврейчүүдэд үйлчлэхгүй гэдэг байдлаар ер нь ингээд шахаж гадуурхаж эхэлсэн тийм. Тэгээ энэ бол цэвэр яг нэг арьс өнгөний ялгуурл шүү дээ тийм ээ. Яс үнсээр нь ялгуурлаж байгаа хамгийн том одоо хэсэг гэсэн. Бид нар одоо юу гэдгийг Монгол дотор бол тийм нэг дөрвд хүнийг ч юм уу тийм дарахад хүнийг одоо бусд нь ялгуурлаж байгаа те ялгаагүй эсвэл халах гэдгээр нь үнс гарвлаар нь ялгуурлаж байгаа ийм ялгуурл болсон байна. Тэгэхээр тэр хүн тэр ялгуурлалтанд байгаа ялгуурлагдаад байгаа зүйл нь өөрөө жам ёсоороо тэр хүнд оноогдсон зүйлээсээ болж ялгуурлагдаж эхэлж байгаа болоод эхэлж байгаа. За ингээд
Америк руу дөрөх боломжтой уг нь бол тийз боломж олцсон байгаа тийм. Виз нь гарцсан. Тэгээд явхаасаа татгалцсан байгаа юм л да. Яг ингээд одоо эргэн тойронд нь та бүхэн төсөөлөх юм бол ингээд ливречүүдийг те баривчлал бөө юм болж явах татгалцсан ба. Америкт очоод бүтээлээ туурах бүрэн боломжтой тийм шанс гарч ирж байгаа шүү дээ. Боломж те бүр амьдралаа өөрчлөх, цоош нэр эхлэх, Америкт очиж бүр юм өөрийн гэсэн карьераа те 0-оос нэхлээ явдаг ч юм уу тийм боломж гарч ирсэн байхад мань хүн татгалцсан. Тэгээд юуны төлөө татгалцсан бэ гэхээр аав ээж хоёрыгоо асарж харах буюу өөрийнхөө хувьд би яг хүүн учраас эцэг гэхээ харах ёстой гэдэг тэр үүргээ ухамсарлаад тэр энэ нь бол яг тухайн мөчд өөрт нь үүсэж байгаа meaning буюу утга учир нь байгаад байгаа байхгүй. Тэгэхээр би одоо юу гэдгийг Америкт очиод ном сонингоо цаашаа өргөжүүлээ бичсэн ч гэсэн өөрийнхөө дотороо байгаа үнэн тэр утга учирыг буюу аав ээжийг асрах ёстой гэдгээс урах гад байсан учраас яг эхнээсээ яг энэ одоо үйлдэлүүдээ утга учиртай үнэнч байгаад эхэлсэн байгаа юм л та. Тэр шийдвэр бол амар тий. Яг яаж Америкт очоод 50 сайхан номоо зохиолоо бичээд явах вэ гэж байгаа байхгүй. Ээж аав хоёр нь тэнд угаасаа байж байгааг нь мэдж байхад тий. Хэцүү л дээ. Яг тэр ингэж дотор зууралддаг ийм эргэлзээтэй мэдрэмжээ алийг нь дагах гэд ингэж шийдвэр гаргаж байгаа сонголт хийж штэ тий. Энэ сонголт хийж байгаа тухай бол энэ ном дээр бас маш их гардаг. Тэгээд энэ сонголтыг хийснийхаа дараа ачигдаад Аушвиц руу ачигдчихж байгаа юм л та. Яг ихэндээ бол Аушвиц гэж мэдэхгүй те. Бөөнөр нь ингээд ерөнхийдөө одоо нөгөө ингэр дээр нэг юм 6 хошуут наачиж байгаа шүү дээ. Энэ бол еврей хүн гээд. Тэгээд аавыг нь ээжийг нь их нэртэй нь ингээд дөрүүлээ. Ах нартаагаа гэж. Ах нартаагаа бас ачигдчихж байгаа. Тэгэл ингээд галт тэрэгний ийм муухай гихтансан чимээн дунд те. Яг хаашаа авч явж байгааг нь мэдэхгүй. Яг яах гэж байгааг нь чи мэдэхгүй бөөнөрөө ингээд явж итэл нэг хүн гівэнд орилж байгаа те. Хөөх Аушвиц гэдэг хаяг байна штэ гэд. Аушвиц гэдэг бол тухайн үед юу байсан гэхээр зүгээр амьдын там. Тэнд очисон бол яргалуулна, зодуулна, амьдаараа хортхийн камерт орон зүхэн тэгээд өксний чин дараа шатааж те хин жиш болгоод ер нь бол ингээд там гэсэн. Хортхийн өрөө хийн зуух те шатаах зуух гэдэг. Үнэхээр төсөөлшгүй амар одоо өөр хэлэгч үг болтгол юм. Над бол яг нэг имэйлтэд байдаг бойны газрууд байдаг шүү дээ. Имэйлтийн бой бас ер нь заван штэ. Ингээл ямаа одоо амттуудыг би ингээл бичлэгүүдийг хараад ерөнхийдөө хажуугаар нь хэдэд явж лээсэн. Тэгэхэд ингээл шууд хоолойг нь зүсээл те. Бөөл цуснуудтай болсон. Ер нь бол амттад бол бараг л те имэйлтийн бой бол яг нэг маа швиц шиг л надад санагддаг шүү дээ. Тэгээд яг тэрэн шиг л мэдрэмж төрсөн. Тэгээд тэр чинь богоон чиргүүл дотроо 90 хүн жигцэлдсэн. Тэгээд нийт 1500-аад хүн явж исэн гэж би санаж ин. Тэгээд Аушвиц байна гэж нэг хүн орилол бусад тэгэл хүмүүс нь дотроо заа ингээд өхөл рүүгээ явж байгаа юм байна. Ойлгомжтой гэд үнэхээр зөвшөөрөд явж байгаа хгүй те. Тэгээд галт тэрэгнээсээ буугаад тэг буусан дорууд нь тэр ирсэн хүмүүсийг чинь хоёр ангилаад байгаа шүү дээ. Баруун зүүн гэд тэр дор нь ангилчихж байгаа юм. Тэгээд Франкл болохоор баруун хэсэг рүү нь яваад хүмүүстэй нийлээд ингээ яваад төсөн зүүн тал руу нь бас нэг найз нь явсан гэж байгаа. Би тэр найз нь ээж нь болов гэж бодсон. Ээж нь л ямар ч нэг таньдаг хүн байсан. Найз нь гэж бичсэн байсан те. Тэгээд хамгийн дараа нь баруун тал руу нь хуваарлагдсан хүмүүс нийлж агаад ингээд яриад цаашаа үргэлжлээ юм ярих бас боломж олдож байгаа хгүй. Тэгэхэд бол зүүн талд хуваарлагдсан хүмүүс тэр чигтээ хийн зух руу явж байгаа гэж байгаа хгүй. Тэрийг бол дараа нь ойлгож мэдж байгаа. Энэ бол бас маш бараг 90% нь зүүн тал руу хуваарлагдаад явсан. Тэгээ шатаах зуух руу гэсэн үг шүү дээ. Тэгээд яг энэ Франкл тэр нөгөө нэг ингээ очрлоод байж ах үедээ өөрийнхөө ингэрд нэг одоо энэ номны бүр их санааг одоо логотерапиг их санааг бичсэн гар бичмэлээ аваа яваад байгаа байхгүй. Ягаад гэхээр тэр хүний хувьд хамгийн үнцэнтэй эзүүлнэ шүү дээ. Одоо ингээд үнэтэй цаг ч юм уу гутал хувцас юмнаас илүүтэй яг тэр гар бичмэлээ авч яваад байгаа. Тэгээд гар бичмэлээ яг тэр үедээ алга болгочих байхгүй гар бичмэл. Ингээд энэ нэг юм том түүх эхэлж байгаа. Юу юм гэхээр Франкл өөрийнхөө бичсэн бүтээлийн гар бичмэлийг алга болгоод энийгээ дахиж бичиж гаргаж чадна гэдэг тэр нэг юм итгэл утга учраар баг энэ хорих лагерын бүхэлдээ энэ амьдралаа туулсан юм шиг давж гарсан байгаад байгаа байхгүй.
Тэгэл ингээл явцын дунд хориглагаараас энэ тентгийн цаасны тэ сэмэрхий болонгууд тэрийгэ бичиж нөхөж толгоон дотороос гаргаж ирээл ингэж явсаар байгаа туулсан байсан. Тэгэхээр яг энэ хүнд нэг ийм дутуу өгөгдсөн одоо даалгавар гэх юм те өөртөө оноосон зүйл эсвэл гүйцэх ёстой тэр нэг зүйл хүнийг амьд байлгадаг том хөшүүрэг болд юм байна гэж. Тэгээд яг ингээд бөөнөрөө тэр хориглагаар руу орж явахт янз бүрийн хүмүүс өөр сэтгэл зүйн төлөв байдалтай болж байгаа юм л та. Тэнгүүд нэг шашин шүтдэг итгэл бат үнэмшилтэй хүн яасан бэ гэхээр энэ хориглагаар туулж байгаа зовлон болгон маань намайг ингээд яваачан даваачхад одоо нэг алхам ойртуулж байгаа гэдэг итгэл үнэмшилтэй байсан гэж. Тэгэнгүүт тэр хүний туулж байгаа энэ зовлон одоо хориглагарын мөчүүд тэр хүний хувьд утга учиртай болоод эхэлчихэж байгаа. За тэгэнгүүт огт одоо итгэл үнэмшилгүй тэгсэн хэрнээ одоо ингээд юм бак булчинтай тий харахад бол эрүүл чирэг хүмүүс эсрэгээр эрт үхээд ирсэн гэж. Хажууд нь бол ийм түнэ муутай туранхай ч юм мөртлөө дотооддоо ямар нэг зүйлд итгэдэг тэр зүйлийнхаа утга учирын одоо мэдрэмж нь их өндөр хүмүүс илүү ингээд тесэн гарах чадвартай байсан гэж ер нь бол ойлгогдсон. Дотоод хүч гэж бас хэлж болох юм тий доторх хүний хүч байгаа тань л да яг тэр зөвхөн хүний дотроос нь гардаг хүч тий. Тэгээд энэ Франкл бас хориглагаарт ирж байгаа энэ хоригдлууд маань 3 үе шатд сэтгэл зүйн ингээд ерөнхийд нь ангилж болж байна гэж үзсэн тий. Эхний хэсэг нь бол хориглагаарт ирж байгаа дөнгөж ирэх тэр мөчөд хоригдлын сэтгэл зүй ямар байдаг вэ гэдэг талаар авч үзэж байгаа юм тий. Эхлээд ихэнх хүмүүст бол өвхөлтэй нүүр тулаад за ингээд одоо үсэн чи яах вэ? Бараг ихэнх нь амиа орлох хэмжээний тий. Амиа орлох бодол үе ингэж орж ирдэг. Тиймэрхүү нөхцөл байдалтай байдаг байсан баа юм. Цочроод. Тэгээ дараа нь болохоор орхилагартаа дасан зохицох үе буюу тий нэг юм дүнг юм гүлгэр болох үе шат бас явж байгаа хгүй яг тэр дунд үе шатна. Тэгээ дараа нь эргчлөөнд хүрэх үе буюу сүүлийн хэсэгт бол бас ингээд итгэдэггүй те бүр ингээд яг бодит зүүдүү бодит байдлуу яг жинхнээсээ болоод байна уу үгүй юу гэдгийг ингэж ялгах чадвараа алддаг цаг хугацааны гажуудалд хүртэл ордог гэж Франкл үзсэн байгаа байхгүй юу яг ийм ерөнхий 3 ийм сэтгэл зүйн өвчлөгт хоригдол болгон орж ийна гэж үзсэн мэлээ. Тийм тэгээд яг энэ цочрлын эхний шатн дээр бол ингэж байгаа юм л да хүн яг ингээд өөртөө байгаа тэр ийм уй гунигтай гутамшигтай зовлон туйыг өөртөө мартуулах гад ийм хөнгөн хийсвэр нэг талын тэнэг итгэл өөртөө үүсгдэг. Жишээ нь бид нар маргааш гэхэд магадгүй суллагдчих байхаа ч юм уу те. Одоо энэ дэр нэг жишээ байгаа. Нэг хоригдол зүүдэлсэн те. 3 сарын 30 гэхэд дайн дуусаад энэ бүх зүйл ингээд дууснаа гэж зүүдэлсэн би. Тэгэнгүүт тэрэндээ хитрхи ингээд нөгөө гүн бат итгэлтэй болцсон чинь нөгөө нэг 3 сарын 30 нь болоход нөгөө хүн маань хижиг өвчнөр өвдөд тэгээд тэрийг нас урчиж байгаа 3 сарын 30-нд өнгөрчихсөн чинь ингээд юу дайн дуусаагүй байгаад байгаа хгүй. Тэгэхээр миний зүүдэлсэн зүуд худлаа юм байна. Миний итгэл найдвар үнэхээр худлаа байж гээд шууд сэтгэл санаагаар болж байгаа. Энэ тэгээд нөгөө нэг юм Франклийн одоо энэ хүний утга учир хүний одоо байгаа нөхцөл байдалд хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийн уруу нэг жишээ болчихж байгаа. Юу вэ гэхээр тэр хүн утга учир байсан уу байсан. Гэхдээ тэр утга учир нь өөрийг нь бас алж чадчих байгаа юм. Тэгэхээр ямар хүчтэй вэ гэдэг нь харагдаж байгаа. Одоо байгаа зовлонгоо даван туулахыг тусалж болно. Эсвэл одоо байгаа нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй хитрхи нөгөө нэг өөртөө зохиомлоор үүсгэсэн тэр итгэлдээ баригдаад бие нь муудаад ингээд нас орчиж байгаа. Тэгээ Франкл хэлээд байгаа. Ер нь энэ хүний сэтгэл санааны төлөв байдал хүний итгэж үнэмшиж байгаа зүйл дархлаанд нь өөр асар том нөлөөлдөг. Хүн ер нь ингээд сэтгэлээр унаал те одоо ингээд том асуудал гарангууд нүднээс гарна гэж монголчууд ярьдаг шүү дээ. Ингээд царай алдаал, тураал, хорчигоол, 9 шидийн өвчнөд хөртөмтгий болоод эхэлдэг. Энд яг энтэй адилхан энэ нэг хоригдлуудын жишээн дээр бол бөөнөрөө яг ингээд зул сарын баяр болоход суллагдчих байх гэдэг мэдгүй магадгүй зүгээр ингээд ерөнхий нэг юм хийсвэр итгэлтэй байгаад тэгээ тэрийг ингээд өнгөрөөд яасан ч суллагдаагүй тэгээ тэрнээс болоод бас олон хүн нас орсон байж байгаа ч гэдэг тий. Тэгээ би уучлаарай ингээд хоригдл гэж яриад байгаа. Ер нь хоригдл гэж ярих буруу хохирогч гэж яриараа гэж Франкл хэлж байгаа. Хоригдл гэдэг чинь ингээд одоо буруу юм хийгээд хоригдож байгаа юм хэлж байгаа шүү дээ. Гэвэл энэ дээр бол одоо буруу юм хийсэн хүн байхгүй бүгднийг ямар нэг тэр нэг юм одоо үг үндэс яс арсаар нь ялгуурлаад хохироож байгаа учраас хохирогчд гэж яриараа гэж. Тийм хохирогч гэж яриараа гэж нөө Джон Бойн гэж зохиолч санал болгож ирсэн судалтай унтлагын хувцастай хүү гээд номын зохиолч энэ зохиолоор нь
кино, ном айгу олон юм гарсан байдаг шүү дээ. Тийм ялтчгүй дархлаанд сэтгэл санаа дархлаа нөлөөлдөг гэдэг бол сүүлдээ энэ хамгийн номын төгсгөлд бол бас судалгаагаар батлагдсан гэж гарч исэн. Тэгээ энэ нөгөө та нар бас санах юм бол хүнд өвчин тусаад идэгшгүй хор тавдарч гэдэг юм уу тийм эмчнэр найдваргүй гэж хэлсэн өвчтнүүд эмчийн хэлсэн хугацаанаас маш олон жилээр ахиу ингэж амьдэрсэн тохиолдол маш их байдаг штэ. Одоо хөлн хуурцсан хэзээ ч хөл дээрээ босохгүй гэж хэлсэн хүн өөрийн дотоод хүчээр тэр тэрэгцэр дээрээс босож явж алхаж чадсан юм жишээ маш олон байдаг те. Тэгэхээр яг энэ сэтгэл санаанд дарах хүний бие махбод сэтгэл санаагаа дагдаг гэдэг бол надад их үнэн санагдсан. Тэгээ энэ нөгөө Франклин бас их олон давтсан нэг одоо санаа байгаа. Тэр нөгөө хүн гэдэг биолог, сэтгэл зүй, социолог, одоо нийгмийн орчин тойрон хүрээлэл буюу тэр болгоны нийлбэр юм уу гэд яг ингээд хоригдож байхдаа бодож асуусан байгаа байхгүй юу. Зөвхөн тэгэл нийлбэр юм уу? Энэ олон зүйлсийн хүчин зүйлс нийлээл хүн болчдөг юм уу? Эсвэл хүн дотор өөрийгөө шийддэг дотоод зүйл гэж байна уу гэдэг асуулт тавьж байгаа байхгүй юу. Франклин хэлэх гээд байгаа яг тэр гол зүйл бол энэ нөгөө хүн дотоод талаасаа өөрийгөө хэн болохоо шийдэж чадна. Мөч болгонд өөрийгөө хэн гэдгийг тодорхойлох сонголтыг хийж чадна гэдэг байгаа байхгүй юу тий. Энэ бол та нарыг авч явдаг юм аа. Зовлон зүдгүүр, зовлон бэрхшээл юу гэдэм бүх тэр хэцүү хүн димиг яаж харж байна тэр чинь л маш чухал. Тэр чинь чамааг ингэж хэн болохыг чинь тодорхойлж байгаамаа гэдэг байгаа шүү дээ. Тэр бол тийм. Төрөний дархлаан дээр Монгол ард юу гэдэг шүү дээ. Сайн эмчийг хараад өвчтөн харсан даруйдаа идгэж эхэлдэг гэж. Тэгэхээр яг нөгөө ихтгэлийн төрөөд эхэлчихэж штэ. Би ямар ч гэсэн идгэх нэ гэд. Тэгэхээр хүнд нэг тийм сэтгэлийн амтан гэдэг нь нэг талаараа үнэн ч юм шиг санагддаг. Саяны хэлсэн дээр бол яг ингээд хүн ер нь гадна орчны хүчин зүйлсийн нийлбэрээс хэлбэрсэн тэр нэг баримлын шавар шиг юмтай хүн юм уу? Эсвэл дотроо тэр бүхнийг сөрөн зогсож тэрнээс үл ангид орших тэр нэг чанар хүнд байна уу гэдэг асуулт тавигдчихж байгаа юм. Тэгэхээр Франкл бол тэрийг бүр байна гэдэгт итгэдэг. Тэр чанар нь энэ гадна орчноос одоо бүр ингээд гадна орчны туйлын дээр хорих лагаар байна шүү дээ тий. Хоолгүй ингээд хажууд нь өчнөө хүмүүс өвчнөөр өвч байгаа баас ширээсэндээ хотголдож байгаа өчигдөрхөн тий юм ярьж исэн хүн тэнд утаа олоод өнөөдөр өглөө явж байгаа ийм нөхцөлд ч гэсэн тэр орчны нөхцөлд автахгүйгээр өөрийнхөө би тодорхойлсон тэр оюун санааны итгэл үнэмшилтэд итгээд урагш алхаж чадах уу гэдэг асуултын л хариулт байгаа. Тэгэнгүүт Франкл бол чадна гэдэгт итгэдэг. Тэгэхээр одоо хүн ямар ч орчин нөхцөл байсан бэ гадаад орчин нөхцлөөс үл хамааран хүн ухаалгаар өөрийнхөө ирээдүйтэй холбоотой шийдвэрийг гаргаж чадна гэж. Тэгээ ганцхан баг Франклин хэлснээр амтныг хүнээс ялгаадах шинж нь амтан бол өөрийнхөө зовлонд утга учир оноож чаддгүй гэж. Жишээ нь ингээд одоо том антибиотикийн ч юм уу туршилтанд оруулж байгаа нэг сармагчин жишээ авч байгаа юм л да тий. Эмийн туршилтууд хийгээл зовоогоо л байгаа зайлвал тэгвэл нөгөө сармагчин чи яагаад зовоод байгаа утга учирыг мэдэхгүй зүгээр л зовлон гэж хүлээж авч байгаа. Хүн болохоор магадгүй тийм одоо нэг хүн дээр туршилт хийхгүй л дээ. Гэхдээ хүн дээр туршилт хийсэн бол тэр нь юу гэдгийг ар гэрт маань тийм том хэмжээний мөнгөн дөнгө өгдөндөө гэдэг нэг утга учир ч юм уу. Эсвэл энэ юм над дээр туршилт хийгдсэний дараа өчнөө мянган хүний амийг аврандаа гэдэг ч юм уу. Нэг юм утга учир өөрийнхөө зовлонд оноож чаддаг тэр чанар нь хүнийг амтнаас ялгадаг гэж хэлээд байгаа юм тийм ээ. Тэгээ энэ хориглагын амьдрал их сонирхолтой. Одоо ингээд ёс соёл иргэншилтэй гэдэг юм уу тийм хүмүүсийг бол ийм илүү примитив гэж хэлдэг те. Анхдагч тэр хүүнэгдлийн үеийнхэн зам төлөв рүү нь аваачдаг. За Франкл хэлж байгаа. Бүр ингээд хүүнэгдлийн үеийн хүмүүсийг ингэж хорьсон бол эсэргээрээ тисч гарах чадамж нь өндөр байх байсан баха гэж хэлж байгаа юм. Тэгээд яг ярихад амар амархан байгаа. Франкл ч гэсэн номыг бичгтээ хэлж байгаа. Та бүхэн ингэ төсөөлөхгүй байхаа. Угаасаа энэ хориглагаарт амьдарч ижил тэр бүхнийг өөрийн биеэр туулж ижил 100% ойлгоно. Ойлгох зүйл ихгүй тий. Нэг тийм байна. Тэгээд энэ ч нэг юм сониосо гарч байгаа юм л да. Ингээд бүх хувцсыг тайлуулаа тий. Одоо та нар тайч. Тий. Тайч гэсэн. Тэгээд бүх үсийг тусаад сахал ус. Тэгээд бүр хэлж байгаа ганцхан ингээд сахал усч биенийх нь бүх үсийг тусаж байгаа. Тэгээд бүх үсийг усаад шав шалдан болоод тэгэнгүүт нэг юм өрөөнд оруулаад дээрэс нь ингээд шингийн масгарж байгаа байхгүй.
За нөгөө хортой хийн камер руу н орчлоо гэд айгаа байжсэн чинь үгүй зүгээр ус байгаа байхгүй. Тэр мөчд баярлаа. Тэгээд миний ингээд цуглуулсан эд хөрөнгөндөө найдах юм байхгүй. Миний одоо ингээд төгссөн сургууль намайг юу ч тодорхойлохгүй. Бүр надад нэр байхгүй. Зүгээр код те 114 109 гэдэг кодтай Виктор Франкл. 114 109 гэдэг кодны ард хэн байх нь хамаагүй. Зүгээр тоо бүрэн байх нь чухал гэдэг тийм логикт. Тэг ийм болоод ирэхэд хүн яг юутай үлдэх вэ гэхээр ганцхан тэр өөрийнхөө ихтгэл хүнчлэлтэй үлдэж байгаа байхгүй. Надад ус байхгүй бүр ингээд те миний сугны биеийн бүх ус байхгүй. Хувцас байхгүй. Өлчийтл нь юу ч байхгүй. Тэгээд тураад эцээ хүртэл ингэж явж байгаа үед би юунд итгэх вэ гэхээр миний дотор байгаа тэр ихтгэл хүнчлэл гэдэг юм л торож хоцорж байгаа ялтааж байгаа нөгөө нэг ганц од гэдэг ч гэл байгаа юм л да. Тэг энэ их сонир санагдсан. Тэгээд яг энэ шашныг бид нэр одоо янз бүрээр шүүмжилдэг ч гэсэн яг ийм хэцүү нөхцөл байдал дээр шашин ялангуяа бүр юм бат итгэл үнэмшилтэй шашинлаг хүмүүс энэ нөхцөл байдлыг даван туулахад бүр илүү чадамжтай байдаг тийм. Яагаад вэ гэхээр тэр хүмүүст итгэж байгаа өөр нэг тийм зүйл байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ зовлонг даван туулж байгаадаа утга учир оноо чадаад байгаа. Тэгэхээр Франклаас энийг их сонь ажигласан байсан. Франклд бас сүүлийн 2 дугаар хэсэг дээр илүү тодорхой гарцсан. Тэр нөгөө төрлөх өөдрөг зан гэдэг байгаа шүү дээ. Одоо нөгөө зүгээр ингээд усанд ингээд урсаа явж байгаа сүрлнээс хүн ингээд урс чивэл нэг зуурж авдаг да. Яг тэр инстинкт ч юм уу зүн гэх юм уу тийм төрлөх өөдрөг зан хүн болгонд байдаг. Тэр нэм ухамсаргүйгээр гэдэг ч юм уу хүртэл ажилдаг. Тэг яг тэр мэдрэмжийг бас бусад бүх хүмүүсийнхийг өдөх зорилготой арга зүйгээ дааш тэ логотерапи гэдгийг дараагийн хэсэгт бол илүү тодорхой ярина. Тэг тэр нэг юм төрлөх нэг юм Франклийн өөдрөг зан гэж хэлэх юм уу доторх тэр хүч гэж бас хэлээд байгаа тэр хүч нь яаж бүх тэр нэг юм хөл одоо нэг өвлийн дэн хүүтэнд ямар ч оймсгүй бүр юм нүм нүцгэн хөлөөрөө багдцсан шахуу гутал өмсөж өдөржин гадаа ажиллах нөхцөлд бас одоо хижиг өвчнөр тэр тухайн үед олон өвчтнүүд өвчлж ингэж үхээдсэн бүр ташраараа тэр үед хүртэл нэг юм доторх голлыг нь зогоох ганц илч гэх юм уу нэг юм галын лааны юм бүдэг гэрэл байгаа байхгүй тэр гэрэл хүн болгонд нээж болох боломжтой байдаг. Ийм новшин гэж хэлж болно ийм новшин хэцүү нөхцөл байдалд хүртэл хүн ингээд давж гарч чадж байгаа. Франкл бүр өөрөө ийм бодит жишээ байгаад байна шүү дээ. Тэр хүн болгонд энэ байдаг. Тэгээ хориглагаарыг хүртэл зөвхөн нөгөө хориглагаараар нь харахгүй байгаад байгаа шүү дээ. Амьдралд бас яг ийм ер нь бол тэгээд яг түрүүний хэлсэн шиг хориглагаарт байгаа ч гэсэн хүн сахлаа байн авч явах хэрэгтэй. Гой цэх ингээд алхах хэрэгтэй. Ер нь яг нэг тэр нэг юм бид нар одоо ингээд заримдаа шүүмжилдэг штэ. Чи юм өөдрийг юм ч юм уу Одоо чи юу одоо нэг юм одоо өөдрөг юу амьдралын их хүчтэй ингэдэг ч юм. Гэхдээ яг тэр байдал хүнийг ингээд авч явдаг байгаад байгаа. Одоо Франкл ерөөсөө одоо яг энэ логотерапи гэж хэлээд байгаа хүнд утга учирыг нь ойлгуулж, таниулж тэрийгээ ингэж өөрийгөө нээж инээн илрүүлэхэд тусалдаг энэ сэтгэл засны арга бол ерөөсөө юм амьдралыг тэтгсэн арга. Амьдралын эсрэг арга ерөөсөө биш. Юу гэсэн үг вэ гэхээр би утга учир маань юу гэдгийг ингээд өшөө авах ч юм уу эсвэл ингээд гараад хүн зодох эсвэл хин нэг алах байвал энэ бол өөрөө яг тэр хөрөний тэр байглаас зайсан бидний юм амьдраллаг эрчим одоо нөө Фройд хэлгээр либидо гэдэг ч юм. Тэр чанартаа бол зөрчилдөх болчихж байгаа. Тэгэхээр яг энэ өөдрөг байдал ямар ч үе тохиолж ирсэн ятархгүй тэр чанар гэдэг өөрөө хүний хамгийн баг үнцэнтэй зүйл юм шиг санагдсан. Тэгээ би ингээ өөр дээрээ төсөөлж байгаа байхгүй ингээл яг ингээд над ч одоо хамгийн тийм хэцүү үед юу байсан юм дээ гэдэг ингээд. Гэхдээ нэг өдөр над саанд ортой оюутан байхад би ингээ халуурцсан. Тэгээд өлөм хоол байх идээгүү барин нэг бүт өдөр болцсон. Тэгээд халуунтай тэгээд зүрх савлаад тэгээд асар олон хичээлийн даалгавартай амар хүүтэн өдрөөсөө хүүтэнд байжсэн яг нэг тэр үе саанд ордог хгүй айгүй хэцүү байсан. Одоо сүүлийн үед ч гэсэн ингээд нэлээд ядарсан нойргүй тэгэнгүүтээ халуураа бас хоолоо үзсэн ч юм халуураад
Тэгээд асар олон ажлын төслүүдээ хийх ёстой. Тэгээд шөнө нойргоо хонох ёстой. Уг нь гэрийнхэнтэй уулзмаар байгаа ч юм уу. Уюуд ингээд санаанд орохлоор яг тэр мөчөд би шантрахгүйгээр ингээд юм хийгээд урагшаа намайг алхахад нөлөөлж байгаа зүйл маань ийм урт хугацааны ч юм уу юм хэд абстракт ерөнхий утга учир байхаар надад нөлөөлдөг юм. Одоо нэг Франкл бас ярьж байгаа. Юу гэдэг би ерөөхдөө дэлхийн сүнзэг сайхан болгондоо ч юм уу те. Эсвэл би одоо юу гэдэг Улаанбаатартай гоё болгондоо, эсвэл би компани тим болгондоо гэдэг юм ерөнхий одоо үр дүн илтгэхэрхий юм хол ирэх магадaltaй зорилгод хүнд нөлөөлдөх нь бага юм шиг санагдсан. Тэгээ би ингээд утга учирын тухайх бодлоо яг ингээд арай зөвшрүүлж ойлгож эхэлж байгаа юм л да. Би өмнө утга учирыг юу гэж бодоод амар алддаг байсан бэ гэхээр ингээд абсолют нэг юм надад олдох хэвээр. Одоо жишээ нь юу гэдгийг $1 сая өрнөлдөх компанитай болох ч юм уу те. Эсвэл юу гэдгийг Монгол улсыг ийм болгох. Эсвэл би одоо хүүхэд байхтай хүмүүстэй ерөнхийлөгч олон ч юм ингээд нэг юм боддог штэ. Гэтэл яг ингээд энэ Франклин номыг уншсан дараа утга учир гэдэг зүйл өөр юм динамик зүйл байдаг. Динамик. Тэгээд би ингээд YouTube имчилгүүдийг үзчихсэн чинь ингээд 3 төвшний тэр утга учирыг мэдрэх одоо өнцгүүдийг яриад байгаа юм л та. Нэгдүгээр жишээ нь ингээд өөрөө туршлагаараа мэдрэх утга учир гэж байгаа. Юу вэ гэхээр Франкл хориглагаартай байгаад хэцүү байсан ч өглөө нар мандах тэр мөчийг хараад тэнгэрийн хаяа ингээд солонгорч байгааг харж мэдрэхийн төлөө амьд явах. Эсвэл өөр хин нэгэн хүнийг мэдрэх гэж байгаа. Энэ бүр яг тодорхой хэлж байгаа байхгүй. Бүр хүнийг experience хийх гэж одоо англиараа хин нэгэн хайртай хүнийгээ хажууд нь хамт байгаад тэгтээ өөр хүн биш шүү. Яг тэр хүнийг хамт байгаад тэр хүнтэй хамт байна гэдэг мэдрэмжийг аваад хамт байхын төлөө явах утга учир. Ингээд утга учир гэдэг өөрөө ийм динамик байгаад байна л да. Тэгэнгүүт Франкл энэ олон хэцүү зүйлсийг туулж гаргахад нь эхнэрээ боддог байсан байна тий. Эхнэрээ бодоод хамт юм ярьж ийнэ төсөөлөөд тэр хүнийг хайрлаад магадгүй одоо амьд үснийг мэдэхгүй ч гэсэн тэр нэг хүний төлөө гэдэг нэг ийм мэдрэмж. Тэгэхээр утга учир гэдэг ийм динамик богино хугацааны ч утга учир байна. Ямар нэгэн мэдрэх утга учир байна. Төлөв байдлыг мэдрэх утга учир байна. Магадгүй та одоо чи Нобелийн шагнал авахыг мөрөөддөг бол яг тэр аваад тайзан дээр зогсоод хүмүүс алгаад ашиж байгаа яг тэр мөчийг мөрөөдөх. Тэгэхээр нэг экспириенс байгаад шүү дээ. Ингээд нэг 3 ангилсан байсан. Тэгэхээр утга учирыг би ингээд нэг одоо энэ хайлна гэж байгаа шүү дээ. Яг ингээд хайхлаар нэг ийм одоо хатуу үндсэн хуулийн заалт гэдэг шиг заалт олоод тэрний төлөө ингээд насан туршдаа явах биш юм байна. Ийм олон талтай яг ингээд нэг ийм цацраг хэлбэртэй олон утга учир хүнд ингээд сонгомлоор үүснэ, мэдэрнэ. Яг үгээр ч магадгүй та зарим илэрхийлж чадахгүй ч магадгүй. Би зүгээр л ингээд гоё байдаг ч юм уу байж болно. Тэ? Би ингээд хүмүүс зүгээр туслаад амьдралын асуудлыг хаалцаа ярилцчихлаар над их гоё байдаг. Би тэнцэнээс урам зориг авдаг гэх юм бол эн чинь таны утга учир гэсэн. Та магадгүй тэргээ ингээд үг болгож, өгүүлбэр болгож хэлбэршүүлж чадахгүй ч гэж магадгүй. Тэгэхээр ийм өргөн хүрээтэй зүйл юм байна гэдгийг би ингээд өөрийнхөө хувьд ойлгож авч байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ үед хүн юуг алдахгүй байж чадахгүй гэхээр би яг одоо байгаа уюудах зовлонгоо ирээдүйд байгаа тэр утга учиртайгаа уйж даван туулж нэг талаараа чадчихаа. Хоёр дахь зүйл нь би одоо байгаа мөчүүд дээрээсээ ч гэсэн тэр утга учир маань биелж байгаа гэдэг мэдрэмжийг авахлаар одоо цагтаа тэр утга учираач бас биелүүлж болж байгаа. Франклин жишээн дээр нөгөө хориглагаараас ингээд зүхтаагаад явах боломж гарсан шүү дээ. Оргоод гэтэл би энэ хориглагаарт эмчээр ажилладаг. Нөгөө нэг олон өвчтнүүд маань яана гэж бодоод үлдэж байгаа тий. Буцаад очисон байгаа байхгүй. Тэгээд танд ингээд амар сонин тэнэг санагдаж чи магадгүй те. Эхлээд ингээд Америк руу дөрвөх боломж гаргахад аав ээжигээ бодоо үлдчихэж. Тэгснээ бүр нөгөө яргалал зодуулж нүдүүлээд исэн хориглагаараас оргох боломж олтоход тэнд байгаа өвчтнүүдэд бодоо үлдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр утга учир гэдэг нь тэр хижиг өвчнөр өвдөөд яолж байгаа хүмүүст туслах нь миний ингээд оршихуй буюу экзистенциализм гэдэг шүү дээ. Оршихуйн зорилго гэж бодоод исэн учраас байгаад байгаа. Одоо тэгээд зүхтаад явчаа дараа нь яах юм гэдэг чинь ямар асуулт тахгүй юу? Энэ их сонирн байгаад байгаа юм л та тий. Яг тэр хүний утга учиргүй зүгээр тэгээ амьдрах ямар ч утгагүй үстэй. Тэг буцаж очиод тэнцээ хаана утгатай байна тэндэ байсан нь зүг байхгүй юу? Яг бүр энэ орж ирж байгаа. Тэр хэсэг бол бас хэцүү санагдсан шүү. Тэр нөгөө
хоригдлууд гэх юм уу те одоо хоригч нарын байгалыг харж анзаарах мэдрэмж нь бас их өссөн гэж нэг дурддагдаг те. Багоноор өөр штаб шинэ лагер руу ингээд 4 лагер дамжиж явсан те 4 жилийн хугацаанд тэгээ 4 лагер дамжих болгонд дандаа галт тэргээр явна. Тэгээ галт тэргээр явж явах үед яг нар жаргаж байгаа Баварын улсын тэр мөчийг хоригдлууд маань хараад бүр ингэж уулга алдаад ямар гоё юм бэ ийм юм байд юм уу гэж бүр ингээ анх удаа харж байгаа юм шиг нар жаргахыг те тэгэж хүлээж авч байгаа хгүй юу. Бас нөгөө лагерт нь дөнгөж нар жаргаж явах үе гадаа амар гоё юм гэд нэг хоригдол нь гараад ирэх гэж бас бусдыгаа дууддаг шүү дээ. Тэр жижиг мөчүүдийг илүү амьдаар мэдэрч байгаа юм шиг бас одоо санагдсан. Тийм түрүүний нөгөө одоо мэдрэх утга учир гэдгийн нэг төрөл нь байдаг шүү дээ. Тэгээд над яг энэ номын төгсгөл Франклин ингээд сануулж хэлсэн анхааруулга нь надад ийм амар санагдсан. Юу юм гэхээр Аушвиц бол нэг тохиолдол. Энэ Аушвиц хаанч нэгдэж болно. Энэ дэлхий дээр ерөнхийдөө ийм олон төрлийн хүн байгаа ч гэсэн Франкл бол ингээ 2 төрлийн хүн гэж ороогаад. Ерөнхийдөө сайн хүн, муу хүн. Сайн хүн ямар ч үе цөөхөн байдаг хамгийн аюултай нь. Улс төрийн эрх мэдэл муу хүмүүсийн гарт очвол Аушвиц дэлхийн айлч цаг үед айлч оронд нэгдэх боломжтой. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр одоо Монгол улсад улс төрд муу хүмүүс гарч ирээх юм бол ирээдүйд хизээ нэг өдөр Аушвиц шиг ийм одоо тамийн ертөнц бий болох боломжтой гэж хэлээд байгаа. Тийм. Тэр сануулга бол амар. Тэг ингэж санагдсан. Тэгээд тэр нөгөө нэгдүгээр бүлгийн төгсгөлд бас гарч байгаа хоёрдугаар бүлгийн төгсгөлд гарч байгаа ер нь хүний сайн муу байх ийм боломж хязгааргүй ер нь байгаа. Хүн сайн ч байж болно, муу ч байж болно. Одоо тэр хүн шатаах зуухыг хийсэн хүн нь нэг хүн. Тэгээ тийшээ явж орж байгаа хүн бас хүн штэ. Тэгэхээр хүн бүр ингээ альч хязгаарлуугаа ингэж савлах боломжтой. Алийг нь яаж хайшаагаа явж ийн гэдг нь тэр хүний сонголтоос хамаарна гэдэг байгаа тий. Тийм яг зөв би энэ итгэдэг юу гэхээр магадгүй одоо подкаст сонсож байгаа таныг те надтай бид гурав хамтдаа нэг юм төмөр одоо өрөөнд дотор хоригдлоо гэдэг тийм одоо зохиомл жишээ те одоо байж болохгүй жишээ авбал гурлаа ингээд өлсөж хүхээ тулах юм бол яг хин ямар авир гарах вэ гэдгийг яг тэр үед л харах боломжтой. Одоо яг юу ч гэж ярьж болно. Тэгэхээр ийм нэг вариант. За өөр нэг вариант нь гэвэл таныг яг одоо бүх эрх мэдэлтэй ийм диктатор тогтсон улсын дарангуйлагчаар тавих юм бол та яг тэр диктатур гэдэг албан тушаалаасаа татгалзаад өөрчлөх байсан уу? Эсвэл өөр ямар нэгэн хийх байсан уу гэдгийг та зөвхөн тэр нөхцөл байдалд харах боломжтой. Гэхдээ хүн ийм хасах хязгааргүйгээс нэмэх хязгааргүй хооронд байх боломжтой ийм өргөн боломжтой хэдий ч яг хаана байх вэ гэдгийг та яг өөрөө шийдэх гэж хамгийн чухал нь тэрийг хүн өөрөө мөч болгондоо сонгодог гэж байгаа байхгүй тий. Тэгэд бидний амьдрал ерөөсөө юм асар олон сонголтын үр дүн тий. Одоо би юу гэдгийг одоо нэг жоохон гүзээтэй байна гэдг нь би ийм ахыг сонгоцсон байгаа байхгүй. Би эрүүл хооллох биш тий. Тэр нэг ядарсан өдрөө бүргэр идэхийг сонгоцсон ч юм уу. Магадгүй би одоо яг энэ подкастыг хийж байгаа нь хийхгүй байх хийх гэдэг хоёрыг би хийхийг сонгоцсон байна. Та магадгүй одоо яг маргааш өглөө ажилдаа явах үгүй гэдгийг та магадгүй өөрөө сонгоно. Энэ тэгэхээр явахгүй ч гэж болно шүү дээ. Гадна орчны нөлөө бол хоёр дагч. Энэ дээр ямар шийдвэр гаргах вэ гэдэг боломж үргэлж биднэрт байдаг. Тэр эдгийг хэл хашаанасаа гарч болохгүй тэр шоронгийн гяндангийн нөхцөл байдалд хүртэл хүн дотроо эрхчлөөтэй байх уу? Эсвэл энийг хамгийн том яргал гэж хүлээж аваад дуусах уу гэдгийг хүн бас өөрөө сонгоно. Ингээд Франкл хэлж байгаа нь та өөрийнхөө туулж байгаа зовлонг битгий үнгүүдүүлээрэй. Битгий утга учиргүй байлгаарай. Та нэгэн зовлон туулаад би одоо жишээ нь энэ Франкл хэлж байгаа нь энэ хориглагарын хэцүү нөхцлүүдийг туулсан энэ зовлонгоо би утга учиргүй байлгахгүй. Би юуны төлөө энэ зовлонгуудыг байж байгаа гэхээр би их нэртэйгээ уулзсан. Би номоо бичиж дуусгана. Би энэ түүхийг олон хүмүүст жишээ болгож бичнэ гэдгийн төлөө тэрийг туулж байгаа хэрэг. Тэгэхгүй утга учиргүй болчих юм бол би юуны төлөө зовоод байгаа юм те. Гингүүд утга учиргүй зовлон бол
ийм үнгүүдэд эхлэхээр хамгийн муухай шүү. Энэ бүр ингээд хамгийн муухай үзэгдэл гэж хэлж байгаа юм л та. Одоо тэр утга учиргүй хямралч гэх юм уу те ийм хоосралч гэх юм уу тэр тухай бас их жишээнүүд гарч байгаа шүү дээ те. Чухал жишээнүүд бас залуучууд маань илүү сонсвол их зүгээр санагдсан те. Утга учирын ийм одоо нөгөө хямралд орцсон явж байгаа бол хаанаас тэрийг олох вэ гэдгийг ингэж одоо наад зах нь ингээ хилээд өгдөг Франкл шиг хүн байхгүй маа гэхэд өөрсдөөсөө энэ асуултыг өдөрт ядаж нэг удаа асуудаг ч юм уу те. Хийж байгаа юм чи ямар утга учир агуулж байна вэ? Ирээдүйд юунд хэрэгтэй вэ гэдгээ бодож тэр болгон руу ингэж тэмүүлж явах хэрэгтэй юм шиг байгаа юм. Хүн угаасаа цаанаасаа тэмүүлдэг амтан гэдэг байгаа шүү дээ Франклийнхаар бол. Тэг яг саяны ойлголтыг болохоор Франкл existential vacuum гэдэг юм те. Оршихуйн вакуумжилт. Энийгээр тодорхойлохдоо Франкл ийм хоёр том зүйл одоо үеийн залуучууд хүмүүст алга болж байна гэж хэлж. Нэгдүгээрт нь биднэрт байгалаас заяагцсан зүн бэлэг алга болж байна. Хоёрт нь бид нар өв уламжил зан заншлаасаа өвлөгдөж ирсэн тэр гинжин хэлхээ тасарч байна. За ингээд нэгдүгээрт байгалаас заяасан тэр зүн бэлэг өөрийнхөө амьдралыг ухаарах тэр чанаруудаа алдсан. Хоёрт нь өөрийгөө хаанаас ирсэн хинбэ гэдгээ мэдэхгүй өөрийнхөө одоо өвөг дээдсийг мэдэхгүй гэх юм уу өв уламжлалд тасарсан тэр хүн утга учирын хямралд орчиж байгаа. Яагаад вэ гэхээр өөрийгөө тодорхойлоход оролцож байгаа хоёр том хувьсгч нь алга болчихж байгаа байхгүй юу? Ингээд эхлэхээр тэр хувьсгчаа орлуулахын тулд нөгөө хүн яах вэ гэхээр зарим хүмүүс нь нийтлэг олонход байгаа утга учирыг шууд авдаг гэж. Дагалдах маягаар. Нэг шууд шашин шүтдэг ч юм уу. За эсвэл улс төрийн том бүлгэнд илсдэг ч юм уу. Эсвэл нэг том өдөрдөгчийг дагдаг ч юм уу. Яг өөрөө тэр зүйлийг бүтээхгүй хоосон хувьсгчийн орон зай үүссэн учраас ингээд хувьсгчуудыг аваад байна шүү дээ. Ингээд вакуумжаад ирсэн хүнийг болохоор нихилистүүд гэдэг юм те. Утга учиргүй тухай үзэл. Ингээд хэлж байгаа. За ингэнгүүт Франкл энэ дээр бол хүн төрөлхтний том юм асуудал байгааг олж харсан. Тэгэхээр энэ дээр ямар санагдсан бэ гэхээр та бүхэн яг жинхнээсээ нөө юу хэмээр байгаагаа өөрөөс асуугаараа энэ төр гэдэг шүү дээ. Энтэй адилхан би өөрийгөө их тэгж шагнаж англиар бол одоо empathize гэж хэлэн те ойлгож мэдрэх талаа хөгжүүлэх хэрэгтэй байна. Хоёрт нь би яг хаанаас ирсэн хин юм бэ? Магадгүй би ингээд экзистенциалистууд нөгөө нэг миний орхуугаас өмнө миний амьдралын утга учир байхгүй гэж үздэг ч гэсэн би миний энэ махан биеийг бүрдүүлж байгаа энэ удам ухсаа өв залгамжлал заншил би ямар нэг нийгмийн бүлэгт хамаардаг бол хинээс гаралтай хин юм бэ гэдгийг ойлгох. Гуравт нь яг гадна талд байгаа бэлэн утга учируудыг авахаас илүүтэй өөрөө энэ дунд утга учираа бодож олох гэдэг том ачаа одоо үеийн залуучууд хүн төрөлхтөнд ирсэн учраас утга учирын хямрал гэдэг зүйл одоо дэлхийн түүхэнд байсан үеүүдээс хамаагүй их вэ гэж байгаа юм тийм. Оюутнуудаас асуусан байгаа юм л да тий. Нэг 46,000 оюутнаас л үүдээ асуусан. Тэгсэн чинь одоо байгаа амьдралдын чинь хамгийн ихний том даваа юу вэ гэж асуусан байна. Тэгвэл ихний 16% нь болохоор баян болох, мөнгөтэй болох гэж хариулсан. Үлдсэн хувь нь тэр чигтээ бараг шахуу утга учираа олох. Яг юуны төлөө амьдраад байгаа олох гэж хариулсан байна. Тэгэхээр тэр хүмүүс арайхан олоог байна гэсэн үг шүү дээ. Тэгээ би ч гэсэн яг одоо ингээд бодглохлоор утга учир гэж боддог зүйлсийг өөртөө оноодог. Тэр мэдрэмжүүд маань байдаг. Гэхдээ амьдралын яг ингээд тэгэн догонтой үеүүдэд тэр утга учирын маань надад төрүүлэх мэдрэмжүүд савладаг, өөрчлөгддөг зүйлсүүд байгаа. Тэгэхээр та энэ тухай бодгоо битгий зөксөгөөрэй. Яг энэ ингээд гараад талхуудалтад авчдаг шиг тийм зүйл бас биш байгаад байгаа тийм ээ. Тийм. Энэ зовлон шаналлын тухай бас их дурддагдж байгаа тий. Зовлон зүдгүүрийг бол би бас саяхнаас ч юм уу ер нь нэлээ 2 жил нэл болж байгаа хаа. Зовлон зүдгүүрийг би яг юм сөрөг гэж ер нь харахаа болж байгаа. Одоо юм 2 жилийн өмнө процесс яваад байна шүү дээ. Яг зовлон бид нар чинь зовхсгүй, зовлон муухай, ер нь зовхгүй айл болох хаз жаргалтай амьдрал сайн гэж боддог. Гэхэд ингээд сүлд уншсан ном, тэгэл сонсож байгаа подкастуудыг ер нь бодоод ингээд өөрийнхөө ингээд эргцүүлэх тусам зовлон хүнийг илүү хүчрхэг болгодог гэдэгтээ ер нь санал нийлж байгаа. Тэгээ яг зовлон зүтгүүрийг хүн яаж харж ийн гэдэг нь их чухал хандлага нь. Яг юуг тэгж зовж үүсгэж бий болгох гэдэг. Үүсгэж бий болгож гин үү те эсвэл нэг юмд хүрэх гэж гин үү эсвэл одоо жишээ зүгээр энгийн жишээ авахад
тасгал жимд явдаг байлаа л да фитнест. Тэгэхэд тэр чинь хэцүү шттэ яг яс юм дээрээ тууштай өдөрт 1-2 цаг ч юм уу те тасгал хийх яг тэр мөч бол булчин руу ингээд өвдөн те тэр нэг юм тэнцээ юм өвдөлтүүд микро жижиг өвдөлтүүд байгаа даахгүй яг тэр өвдөлтийг муу гэж хэлэх юм уу тэр чинь эргээд намайг хүчтэй болгож байгаа шүү дээ гэдэг ийм бодол айгүй их төрдөг болсон одоо яг ийм сэтгэл зүйн талаас бас одоо нөгөө ментал буюу тэ оюун санааны болон сэтгэл зүйн хувьд яг тэр булчин шиг зовох буюу одоо амьдралаас ирж байгаа ачаа нэмэгдэх тусам хүн тэр дотоод хүчийнхаа тусламжтай илүү хүчрхэг болдог. Яг тэрийг даван тулах тусам тий. Тэг тэрийг бол би үнэн гэж бодоод байгаа. Тэгэд энэ Франкл хүртэл зовлон зүдгүүрийг бол яг миний бүр ингээд ямар гоё хэлээвэ гэж хүртэл ботсон юм яг таг хилцэн байгаа таахгүй зовлон зүдгүүрийг тэгж ингэж хараа яаж харахаас ч хамаарна зовлон зүдгүүр одоо зүгээр архитектор хүний те ийм номон арк барих гэжлаа гэж бодоход тэр номон аркийг хүчтэй болгохын тулд ачааллыг нэмдэг гэж байгаа байхгүй юу тэгэхээр хүн илүү ачаа авах тусам илүү хүчтэй болд юм аа гэдэг санаа яваад байгаа яг зөв яг тэр гарсан те тэгээд одоо энэ логотерапи руу орж ийн л да хоёлаа. Номын 2 дугаар хэсгэр өгсөн. Ер нь л түрүү орцсон яваад байсан. Хэсэг яваад байсан. Тий, яваад байсан. Одоо бүр гүнзгий орох юм бол ийм байгаа. Логотерапи гэдэг бол Франклийн яг нэр томьёог нь өгж гаргаж ирсэн. Өөрийнх нь одоо урсгал арга барил. Бидний мэддэг Фройд ч юм уу Адлерийн сэтгэл заслын урсгалаас ямар ялгаатай вэ гэдэг талаар хэдүүлээ товчхон ярилцжээ. Фройд болохоор хүнийг өнгөрсөндөх одоо дурсамж, дурдтгал тэр дундаа хүүхэд насны бэлгийн хөгжил ч юм уу те эдгээр зүйлсэнд тодорхойлдог учраас хүн энийгээ өөрөө ойлгож бүрэн мэдчих юм бол одоо байгаа нөхцөл байдал нь зарим нь алга болж асуудлууд нь шийдэгдэнэ гэж үздэг нэг урсгал байж байгаа ч тийм Адлер болохоор хүн одоо айлын хиддэг хүүхэд бай. Хүүхэд наснда дутуугийн комплекс болон давуугийн комплекс алинтай нь байсан бэ гэдэг нь одоог нь тодорхойлж байгаа. Гэхдээ хүн энэ хоёроос аль нь ч байсан бэ хэн байхаа бас өөрөө шийднэ буюу архичин аавтай байлаа гэхэд тэр архичин аавтай аавын хүүхэд өөрөө шийдэж байгаагаас хамаарат адилхан архичин болох уу эсвэл одоо архинд ялгаагүй донтой хүн болох уу гэдэг бас өөрөө шийднэ гэж үздэг байсан бол нь болох уу те бүр архийг яддаг болох уу гэж. Франклийн одоо логотерапи юу гэхээр хүн одоо байгаа тэр зовлон бэрхшээлээ ирээдүйд байгаа утга учираа оноох байдлаар даван туулж чадна. Одоо байгаа тэр хүний нэг бэрхшээл байна шүү дээ. Одоо сэтгэл зүйн нойргууддаг ч юм уу, хэцүү шаналн давтдаг ч юм уу. Тэрийг ирээдүйд байгаа ямар нэг утга учиртай оноох замаар даван туулж чадна гэж. Тэгээ энүүгээрээ Франкл илүү юм философичнтэй гэсэн үг. Тухайн асуудлын философийн мөн чанар хүнд илүүтэй ийм оюуны гаргалгаа шийдлүүд санал болгох замаар одоо байгаа асуудлуудыг шийдэхэд тусалж байгаа. Жишээ нь нэг жишээ авах юм бол нэг юм санаартан байгаа юм л да. 6 хүүтэй 6 хүн зургуулаа одоо аав шүтсэн хорих лагарт те шатаах цуханд шатаалгацсан тийм санаарт өөр амьд үлдсэн. Тэгээд хүүхдүүдээ мэдээж мөрөөс нь юу гэсэн үг юм бэ? Одоо бид нэг ярих хамархан л да. Бүхэлдэн 6 хүүхэд нэг нэртэй нэг юм үрүүд маа үлдээх нь тэр хүний утга учир байсан байгаа шүү дээ. Тэгээд тэр 6 хүүхдийнхаа нэр царай те яг ингээ хүүхдтэй хүмүүст бол бүр илүү хүн тусна. Ингээ байж хахад Франкл юу гэж хэлсэн бэ гэхээр хүүхдүүдтэйгээ та өөрөө санаартан буюу одоо шашиндаа итгэдэг хүн. Тэгэхээр хүүхдүүдтэйгээ диваажинд уулзахын төлөө энэ амьдралаа та туулах хэрэгтэй гэсэн байна. Тэнгүүд нөө санаарт маань би хүүхдүүдтэйгээ харьцуулахад өчнөө гим нүгэл хийсэн хүн. Би уулзахгүй хаа гингүүт үгүй таны энэ туулж байгаа зовлон чинь нөгөө нэг гим нүглийн чинь аль хэдийн цагаатгал болцсон гэд хэлчихэнгүүт нөгөө хүнд итгэл төрөөд тэгээд амьдрах итгэл нь дахиад нэг үүсчихэж байгаа байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр над зүгээр ингэж жишээ авах юм бол санагдсан ингээд нэг юм мэрэгэн хүмүүс дээр үед байдаг шүү дээ сахалтай агуу сууж идэг. Тэнгүүт ингээд амьдралынхаа утга учирын талаархт нэг шийдэл санал болгодог. Ингээд ингэсэн чинь амьдралын чинь энэ ийм байхгүй юу. Тэгэхээр чиний төлөө явах хэрэгтэй гэдэг нэг ингээд би ингээд өөрөө байгаа нөхцөл байдлаа анализ хийж чадахгүй байгааг маань гадна талаас Франкл олж хараад надад аль хэдийн байсан зүйлүүдийг цэгүүдийг нь холбоод шийдэл болгож өгж байгаа ийм
процесс болыг логотерапи гэж ойлгосон. Тэгээд логос гэдэг нь утга учир гэдэг грек үг байсан шүү дээ. Тийм утга учир гэдэг грек үг. Тэгээд учраар ангах гэж юм уу баг тий. Үг гэдэгтээ бас утгатайч байдаг гэж ярьдаг. Тэгээд логикос бол арай ялгаатай гэж энэ дээр бүр дурдаад байгаа юм л да. Юу гэхээр логикоор хүн заримдаа анзаарч харж чадахгүй байгаа тэр далд байгаа чанарт утга учир нь уяатай байх магадaltaй. Тэгэхээр өөрийнх нь одоо байгаа тэр логиктой буюу ухамсартай төлөвөөсөө яаж тэр цаана байгаа далд байгаа чанар руугаа ингэж очих замыг нь бас зааж өгöd байгаа. Нэг талаараа гэсэн үг тий. Тэрийг нөгөө психоаналисттэй жоохон андуурах гэдэг гэсэн шүү дээ тий. Тийм хэсгүүд бас байгаа. Тийм бусад нөгөө сэтгэл зүйн аргуудаас ялгаатай л надад санагдсан. Одоо психоанализийн тийм одоо нөгөө психоаналист дээр 5-6 жил явсан хүн Франкл дээр ирээд баг нэг асуултынх нь хариулт нь тэр хүний так хийлгээд тэг явуулчихж байгаа. Тэр одоо ихэнх сэтгэл зүйчид гэх юм уу психоаналистуудын тодорхойлж байгаагаар та сэтгэл зүйн өвчтэй гэдэг юм уу те ийм эмгэгтэй байна гэж тодорхойлж байгаа нь Франклийн хувьд ерөөсөө эрүүл хүн утга учраал олоогүй байгаа хүн гэдэг ийм англи хэлд ороод байгаа байхгүй юу. Тэр нь надад их сонирхолтой санагдсан. Яг бусад сэтгэл судлалын арга зүйн онлуудаас илүү жоохон өөр тэ одоо бараг сэтгэл зүйн гүгүйсгээд байгаатай юм шиг санагдаж байгаа байхгүй. Тэр нь надад их сонирхолтой санагдсан. Тийм би тэгээд яг энэ утга учирыг өөр дээрээ хамгийн сүүлд хүчтэй мэдэрсэн нэг жишээг ярил л да. 5 сарын сүүлээр нөгөө UB марафон болсон шүү дээ. 42 км-т би гүүх дээрээ нэлээд эргэлдсэн. Тэгээ яг гүүхгүй юуны төлөө гүүх вэ? Эсвэл би бэлтгэл хийгээгүй юм чинь гүүхгүй гэж жагаад яасан бэ гэхээр ингээд манай хүүдээ яг тэр нөгөө медалыг авчирж өгмөр байгаа тэр мөч одоо хүүдээ ингээд 42 км-т гүйж дуусгаад финишрийн буюу дуусгаж чадсан медалаа ингээд өгж ийн гэдгийг би ингээд утга учраа болгоцсон байгаа байхгүй. Тэгсэн чинь би ингээд огт бэлтгэлгүй байж агаад гэхдээ одоо муулах л да. Миний мэдээж айгуу тийм токсик гэх юм уу те хортой бие махбодтой хортой. Гэхдээ яг 21 км бол дуусгачихж байгаа. Одоо миний амьдралтаг үзсэн хамгийн урт цай байсан. Тэгээд 30 дахь км дээр бүр хоёр хөлний шүрмэс татаад магний уугаад замын төргөн тусламж хүмүүсээр нэг жижигхэн массаж хийлгээд тос төрхүүлсэн чи гайг болоод тэг толгой дотроо яг тэр хүүдээ медалаа өгж ийн гэдэг утга учирыг бодсоор хагаад тэгээ дуусгачихж байгаа байхгүй. Тэгээ би өөртөө ч итгээгүй яг үнэ хэлэхэд би ингээд өмнө баг те бэлтгэлгүй байхдаа 10 км гүйхэд амьсгаа олдог нөхөр те 42 км-ийг дуусгаа дээрэс нь ингээд өмнө нь би ингээд сошиал дээр хамт бэлтгэл хийж байгаа хүмүүсийг харж исэн чинь яг 30 хэдэн км-тэй надтай зэрэгцээгүйгээр тэг би бүр ингээд гайхаад байсан нэг тэр утга учирыг хүчтэй оноох хүнийг ямар амар хүчтэй хөдөлгдөг юм бэ гэдгийг тэр үед нэлээд ингэж мэдэрч ирсэн байхгүй. Гэхдээ тэр зүйл та бүхэнгээ одоо анзаарч харж байвал ерөнхий амьдралын юм абстракт том ерөнхий утга учираас гадна яг тэр нэг юм одоо тань тохиолдсон байгаа зовлонгуудыгаа давхад ийм тухайн үедээ ийм динамик утга учирууд үүсдэг. Тэрний төлөө явдсан байх гэдгийг би харин тийм тэр бол энэ хориглагаарт өнгөрүүлж байгаа гар бараг батлагдаад байгаа шүү дээ. Сүүлд нь хоригдлууд гэх юм уу Франкл яг тийм юм үдж туулсандаа ерөөсөө итгэдэггүй. Болоод өнгөрсөн юм уу? Нэрээ энийг давж гарсан юм уу гэж боддог гэдэг байгаа шүү дээ. Сүүлд нь харахад тийм амир. Тэгээд Ницшег 3 дашилсан байсан. Тэгээд Ницшегийн хамгийн ихшлээд байгаа үг нь юуны төлөө амьдарч байгаа мэдж байгаа хүн тухайн асуудлыг яаж давхаа олж чаддаг гэдэг үг байгаа байхгүй юу? Тэгэхээр Ницшегийн хэлээд байгаа би юуны төлөө одоо хийж байгаа зүйлээ мэдчихвэл яаж нь бол олдно. Яаж нь бол яаж игээл олдно гэдэг санаа. Яагаад мэдчихвэл яаж нь олдно. Бас юу хийх нь ч олдож олно гэдэг санаа ярьсан. За ингээд хоёлоо подкаста энэ хүрээд ер нь өндөрлөе гэж бодож байна. Тэгээд нэг үгээр өндөрлөе. Энэ номын төгсгөлд Франклаас нэг оюутан асуусан байна. Биш худлаа ярьж шүү. Франкл өөрийнхөө утга учирыг нэг цаасан дээр биччихээд оюутнуудаас асуусан. Би юу гэж бичсэн бол гэдэг тий. За энэ дээр нэг оюутан зөв хариулсан. Гэхдээ яг юу гэж зөв хариулсныг та бүхэн номон дээрээс уншаасаа гэж хүсэж байна. Энэ яг энэ номын одоо алт шиг тий хэсгийг та бүхэнд хэлмээргүй байна. Та бүхэн өөрөө яг номыг аваад сонирхоод Франклийн амьдралын утга учир нь юу байсан бэ? Энэ бүхнийг туулаад одоо Франкл 95 наслсан юм байлээ. Тэгээ 95 жил
амьдрал 20 дугаар 100 тэр чигтээ баг амьдсан хүн те 1905 он төрөөд 97 онд нас урсан шүү дээ. Тий. За ингээд бүгдээрээ утга учирын талаар нэг эргцүүлээд бодоод энэ бүхний талаар яг юмыг ингээд зүгээр бодох бишээ үнэнгээсээ гэх юм уу те ингээд одоо жинхнээсээ бодож нухацтай авч үзэх эсэ гэж хүсэж байна. За ингээд дараагийн дугаараар бүгдээрээ уулзцгаая. Энэ хүртэл сонссон бүгдэнд нь баярлалаа.